Сайн байцгаана уу? Саруул ухаанд номонд урлагсад монголчуудаа. Энэ удаагийн book review гэхэд бэлэн болсон. Энэ удаа Мишель Обамагийн Becoming Америкийн нэгдсэн улсын 44-р тэргүү хадагтай энэ гайхалтай эмэгтэй талаарх одоо memoir буюу өөрийн тэмдэглэлийн энэ номыг бас одоо Мүүчитэйгээ одоо ярилцсны дараа бас тийм ээ амжилтанд хүрсэн юм эмэгтэй хүний талаар бас энэ номыг одоо санал болгож байна. Тэгээд ер нь анх энэ номыг уншаад ерөөсөө англи хэлэнд бол mesmerized гэдэг шиг ингээд 100% бүрэн татагдсан. Өгүүлбэр болгоно үн цэнтэй. Яагаад дэлхийд дахна 14 сая хувь хэвлэлснийг бол энэ хүний өөрийн гараар бичсэн энэ гоё тэмдэглэлээс бол харж байна. Энэ ном болоод ерөөсөө autobiography юм тэмдэглэл гэхээс илүү novel, роман одоо гэж бол хэлж болно. Ямар гоё ухаалаг бичиж байгаа үгийн сонголт дээрээс нь айгүй хөгжилтэй байгаа. За тэгээ хүний нүдэнд харагдаж байгаа дүрслэл бүр ингээд анх ингээд Обаматай ингээд танилцж явах үеийн тэр бүр ингээд айгүй хөөрхөн түүхүүд байгаа юм. За тэгээд би бүр залуу охтуудыг би одоо охинтой хүний хувьд хэлмээр байгаа. Энийг уншаасаа гэж хүсэж байгаа нь ямар гоё амжилтанд хүрсэн ийм мундаг эмэгтэй мөртлөө өөртөө хүртэл итгэл тэр эмзэг байдлаа хуваалцж байгаа. Америкийн нэгдсэн улсын хамгийн хүчирхэг оффист ороод хүртэл тийм ээ тэр гэрт ороод тэр хаяг дээр тэр гэрийг одоо удирдах явж байгаа тэрхүүн хатагтай болоод хүртэл яг ингээд болж байгаа түүхүүдийг ингээд ярьж байгаа. Энэ бол гайхамшигтай. Бүр ингээд хамгийн анх ингээд хүүхэд наснаасаа төгөлдөр уур тоглох Крэг дахтайгаа тийм ээ анх ингээд ээж аавынхаа ингээд тамхи татж байгаа тэр байдалд айгүй дургу тэр Newports гэх тамхиг ингээд хугалж байгаа талаар гарч байгаа. За тэгээд Обама Барак маань өөрөө ингээд анх танилцах тамхи татдаг байсан. Тэрэн дургуй талаар нь за тэгээ арга байхгүй 89 онд бол одоо ингээд одоогийнхоос илүү хүмүүс тамхи татдаг байсан талаар ярьж байгаа. Одоо анх Чикагогийн хуулийн фирмд орж Обаматай танилцж ирсэн 400 гаруй хуульч донд 5 хараа ирстэй юм хуульч байсан. Тэгээд нэг нь одоо Барак байсан. Гэхдээ тэрнээс илүү ингээд царайлаг байсан. Анх баар руу авч яваал happy hour гэдэг одоо Америкт бол нэрлэдэг. Баар руу авч яваал тэгэл өстө өмсөжсэн тэр нэг цагаан blazer одоо пижакын хүртэл ингээл стилийг нь шоолол. За тэгсэн өөр эмэгтэй ирж Барактай яриад Мишель тоохгүй яваал маргааш өдөр нэг би нэг хардсан маягтай зайрмаг аваал. За тэгэл Барак анх ингээ та хэдийг үнсэж болох уу гих мэтчлэн зүйлсийг асууж ингэж анх танилцж ийсэн. Би эндээ яаж дутагдчихсэн. Тэр хүн хийдэг ажилдаа ямар мундаг. За тэгээ өөрийг нь ингээ татчихсан байдлыг ярьж байгаа. За тэгээд өөрөө бол Чикагогийн урд хэсэг South Side-д бол өссөн. Тэр үеийн амьдрал ямар хэцүү байсан. Угаасаа алан хятаантай маш юм эвгүй үед яаж ирсэн. Тэгээ 1980 онд Принстон их сургуульд хар арьстай эмэгтэй яаж одоо энэ хүн ороход тийм ээ сул талаа давуу тал болгож ашиглаж байгаа. Энийг бол би ч гэсэн өөрөө шавнартай их эссе бичгт нь ярьдаг л да. За тэгээд ер нь ингээд Америкийн нэгдсэн улсын 44-р хадагтай маань Мишель Обама гэхээс илүү одоо нөгөө бооцсон үсээ ингэж тайлж агаад Мишель Лаван Робинсон болж яг цэвэр Баракийн ихнэр биш Мишель гэдэг хувь хүнээрээ энэ номыг бол ингээд жоохон хүүхэд бахасаа ахуулаад анх Барактай танилцж байгаа. За учирж байгаа эндээс ахуулаад тэргүй хатагтай болтлоо. Ямар гоё тэмдэглэлтэйгээр бичсэн бэ гэдэг. Барак Мишель хоёр хүүхэдтэй болж чадахгүй. Тэр ингээд бүр зүрх зүсэн моментуудыг ярьж байгаа. За тэгээ Малия төрөл тэнцэж Барак ч ингээл нөгөө төлхөр мөлхүүрээ ингээл олохгүй ингээл явж байгаа. Тэгээ цаашаа төрж байгаа. За тэгээд цагаан ордонд ороод Малия 15 настай нөгөө одоо Америк нөгөө prom гэж байдаг да одоо төгсөлтийн бүжиг рүүгээ явах гээд тэгээд ээж аавтайгаа танилцуулна гэдэг нөгөө Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч тэргүй хадагтай гээд хитрхи тэрүүгээр биш хөөх нөгөө болзооных нь хүүтэй танилцсан гээд хөл нүцгэн таавчтайгаа гарч ирсэн. Малияг хичээж исэн гээд ярьж байгаа. 8 жилийн турш 43 дахь тэргүй хадагтай Лора Бушийн Netflix-ийн пассвордыг 8 жил ашигласан. Энэ аюулгүй хөөрхөн хөгжилтэй юмнууд бас их байдаг. Нулимс туслуулмаар юмнууд байдаг. Тэгээ би бүр яг залуу охтууд гэж хэлмээр санагдаад байгаа. Би нөгөө тэгээд эрэгтэй хүн мэдээж эмэгтэй хүний ном уншиж байгаа ч гэсэн ямар гоё тэр хитрхи завгүй байсан ч гэсэн 2-7 хоног тутам заавал болзооны оройг
хуваарийг нь гаргадаг гэдэг ч юм уу. Уучлаарай би нөгөө энэ ном ярих амар хэмтэй учраас би ингээд талд ингээд үсрээд яриад байгаа шүү. Тэгээд 100% бас спойлдмааргүй байна. Та бүхнийг ингээд бүр уншаасаа гэж үсэж байгаа. За нэг хүн бүр ревю дээр нь бичсэн байлаа. Өгүүлбэр болгоно үнцэнтэй гэдэг. Тэгээд угаасаа ингээд ороод татагдчих юм бол ингээд орчин. Англи хэлийг анхлан сурж байгаа хүмүүс магадгүй интермедиэт тийм ээ. B1 дунд төвшөнтэй одоо хүүхдүүд маань залуучууд маань ч гэсэндээ becoming уншвал ойлгохдохоор маш гоё энгийн бичсэн, маш гоё үгээр бичсэн, их урам авах, ишл татах, амьдралын сургамж гэдэг бүх зүйл байгаа шүү. Тэгээд одоо мэдээж мундаг эмэгтэйтэй подкаст хийсэн дугаар дээр мундаг эмэгтэй номыг зайлшгүй ярих гэж утсан юм аа. Тэгээд бүгдд нь амжилт хүсье. See you next time. Мэдлэгээр чигүүрлээ. Mona English Bookstore.